За сайн бацхан манайхаа 2016 онд үйлдвэрлэсэн G500 4000cc twin turbo экосистемийг хэрхэн сүрлэх талаар заавар өгч байна. За 16 оных нь ингээд дээдлийнх нь моторных нь таг нь 2 хуваагдаж байгаа. За энэ бол хамгийн хэцүү G500 гэж ойлгож байна. За энэ дээр ингээд 7-гийн торцоогоор ч юм уу эсвэл одоо хасхын аптеркээр энийг суллаад энэ агарын сорхоолыг ингээд тийшээ өндөөлгөж өгнө. За тэгээ өндөөлгөж өгөнгөтэй банкнаас ирсэн түрүүп нь одоо эндээ холбогдоод энэ өндөр даралтын насаас руугаа дамжаад мотор руу орж байгаа. За энэ дээр бол M14 гээд яг өөрийнх нь үйлдвэрийнх нь холбогч байдаг. Энэ нь 90 үзүр хооронд нь холбох холбогч нь бол манад бол байгаа. Тэгээд хоёр талд нь ойролцоогоор нэг 2-2 орчим шалангаар холбогддог байгаа. Тэгээд өндөр даралтай байгаа учраас бид нар давхар хомоочгуудыг хийж өгдөг байгаа. Тэгээд энэ хоёр давхар хомоочг хийж өгсөн тохиолдол бол манай нэг бензин түүших очихгүй гэж ойлгож болох нэ. За тэгээд экосистемийг энэ air conditioning-ийн түрүүпэн дээр нь дээдлэлт нь ингээд хөдөлгөөнгүй байдлаар холлож өгнө. За өргөдөж холбогдохоос нь сэргийлээд одоо ингээд англиар бол room гэж ярьдаг. Монголоор бол цахилгааны утас даллагч одоо халууны хамгаалт гэж байгаа шүү дээ. За энийг энэ дээр ингээд сүрлүүлээд өгчнө гэж. За баярлалаа.